Дараагийн мэдээлэл эрүүл мэндийн яамны эс эдэрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар ажиллаж байсан эмч Бат Чулууныг хүний эдэрхтийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гин буруутайд тооцсон шүүхээс 2.6 жилийн хорих ялганасан. Тэгвэл улсын 1-р төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тас засгийн эмч мэргэжилтнүүд Бат Чулуун эмчид уучлал үзүүлэхийг хүслээ. Шүрмэс гэдгийг нь бичээгүйгээр авчихсан юм бол байхгүй. Тийм учраас энэ дээр л одоо шүрмэс гэж тэр одоо ар гэрийнхнээс нь одоо асуухад бол хоёр хүнийх нь хоёр нь бол одоо бид хоёр сайн шүрмэс гэдгийг нь ойлгоогүй гэдэг юм байна лээ. Нэг хүн нь бол ойлгоцсон. Бүр ээж нь бол шүрмэс гэдгийг гарын үсээ зурцсан баг. Танилцуулж байгаа үгийг бүрэн гүйцэд одоо бас зарим нь ойлгож чадахгүй юу гэдэг ийм асуудлыг чинь дээр бас шүүх маань харж үзэх байх. Энэ бол үнэхээр ажлын хамгийн хүнд нөхцөл. Донорын хуулинд одоо кадавр тархины өвөлтөд донор болсон иргэдэд оршуулгын зардал гээд одоо 2,500,000 төгрөг өгөхөөр заагдсан байдаг. Тэр нь болохоор харамсалтайгаар амьд байхдаа эрүүл мэндийн даатгал төлсөн хүнд гээд бас нэг тийм журамтай юм шиг байна. Тэрнээс одоо саяын асуудал үндсэндээ яг тэрнээс болж үүслээ шүү дээ. Одоо тэр хүн ар гинөх нь улсууд бол энэ эрхтэн одоо элийг бөөр шилжүүлэх одоо ясны ч юм уу ясны шүрмэс шилжүүлэн суулгахын бол хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурцсан. Ганцхан оршуулгын зардлыг өгөө гэхээр нөгөө журман дээр гацсан журам нусаа тэр хүн хөөрхий амьд байхдаа эрүүл мэндийн даатгал төлдөггүй нийгмийн даатгал төлдөггүй байсан хүмүүс таарсан. Тэгээд тэр мөнгө олгогдоогүй тэгээ ар гэр нь гомдол гарсан. Амьгуу донороос элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах багийг 2018 онд байгуулсан. Энэ алба байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй 270 гаруй хүний ар гэрт санал тавихад 31 донор болохыг зөвшөөрсөн. Ингээд 31 донороос 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байдаг. Харин өнөөдөр Бат Чулуун эмчтэй холбоотойгоор донор олдохгүй байгаагаас гадна эмч нар мэргэжлээрээ ажиллах хүсэлгүй болжээ. Иймээс донорын тухай хуулийг шинжлэх, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатай байгааг хэлж байлаа. Өнөөдөр Монгол улс харамсалтай нь энэ эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль байхгүй. Гагцхүү зөвхөн эрүүл мэндийн тухай хуулинд эмнэлгийн мэргэжилтний эрх үүрэг гэсэн нэг зохицуулттай, нийгмийн баталгаа гэсэн зохицуулттай. За энэ зохицуултын хүрээнд бол олон улсад одоо жишг болсон тэр эмнэлгийн мэргэжилтний эрхийн асуудал, тийм ээ? Ялангуяа эрх зүйн байдлыг хамгаалсан. Энэ эрх зүйн байдал гэдэг дотор чи эрх үүрэг тэгээд хариуцлагын асуудал, дээр нь нэр хүндийн асуудал, хүндэтгэлтэй хандах тийм эмч мэргэжилтнүүдтэй энэ асуудал бол нарийн зохицуулагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Бат Чулуун эмчийн биеийн байдал маш хүнд, зүрхний үйл ажиллагаа 33% байгаа юм а. Иймээс эмч нар Бат Чулуун эмчийг гэмтгэрэг хийсэн гэж бодохгүй байна. Журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Тиймээс Бат Чулуун эмчид өршөөл үзүүлэхийг хүсэж байгаагаа уламжилсан юм а. За яг өнөөдөр